өөрийгөө өөртөөгөө харьцуулах нь зөв үү? Эсвэл өөрөөсөө илүү хэн нэгэнтэй харьцуулж байж тэндээс бид нар үр дүн илүү одоо урагшаа явах тэр зорилгоо гаргаж ирэх үү? Хүн бүхэнд энэ асуулт маш сонирхолтой. Зарим хүмүүс өөрийгөө өөртөөгөө харьцуулах шаардлагагүй гэж үздэг. Зарим нь өөрийгөө зөвхөн өчигдрийнхөө өөртөө л харьцуул гэдэгтэй. За надад нэг их гоё миний яг өөрийн хувийн кейс гэдэг. Би санхүү эдийн засгийн их сургуульд ажиллаж байсан л да. Тэгээд тэнд ажиллаж байхад тэг ингээд Киприйн их сургуультай бид нар хамтарч байсан Никос их сургуультай. Тэгээд жил болгон явцын маш том шалгалт авдаг. За цаанаас ирсэн одоо тэр материал одоо хөгжлийн дагуу бид нар шалгалтаа авдаг байхгүй юу. Тэгсэн ингээд хүүхдүүд орж ирээд амаар нөгөө шалгалтаа өгч хамгаалдаг. Тэгээ нэг оюутан 70 хэд авсан. Тэгээ би хэлсэн байхгүй юу. Тухайн үед ерөөсөө юу ч бодоогүй. Чи яасан сайжирдгүй юм бэ? Маш их хичээж ин хамтдаа зүтгэж ин яагаад ингэж сайжрахгүй байгаа юм бэ гэсэн тэр оюутан надад хэлсэн. Багшаа та намаа ингээд бусад хүмүүстэй харьцуулаад байгаа юм. Гэтэл би өмнөх жил 60 хэд авч ирсэн. Энэ жил би 70 хэд авлаа штэ. Энэ миний үедээ ахиц биш юм уу? Мөн штэ. Би үнэхээр тэр хүний ур чадвар, тэр хүний хийж байгаа, гаргаж байгаа хичээл зүтгэлийг би өөр өгөгдөлтэй, өөр ур чадвартай хүнтэй харьцуулснараа алдаа болсон байхгүй. Тэгэхээр яг энэнтэй адилхан та өөрийгөө өөртөөгөө л харьцуул. Та өөрийгөө жилийн өмнө ямар байсан, сарын өмнө ямар байсан, магадгүй өчигдөр ямар байсан бэ гэдэгтэй харьцуулж иж яг таны одоо бодит твшил гарч ирнэ гэсэн үг шүү дээ. За тэгээд зарим тохиолдолд хүмүүс яг энэ тал дээр илүү бас хөрөг өөр байр суурьтай байдаг. Юу гэхээр би 1% ахиж байгаа бол дараад нь харьцуулах дахиад нэг 1% ахилтаар би өөрийгөө харьцуулах юм уу? Гэтэл тэ сараа цэцгээ одоо навчаа те надаас мундаг явж байгаа юм чи би тэднийг харж тэднийг өөртөөгөө харьцуулснараа миний одоо маш хурцтай өсөн твших боломж гарч ирнэ штэ гэж ярьдаг. Тэгэж харах юм бол зөв. Гэтэл хэрвээ та өөрийгөө өөр хэн нэгэнтэй харьцуулбал тэнд өрсөлдөгч гэдэг зүйл гараад ирнэ. Гэтэл хүнд өрсөлдөгч гэж байх ёсгүй. Хэрвээ өрсөлдөгч байх юм бол тэр таны нөгөө нэг цаг хугацаа үйл ажиллагаагаа амжуулж цаг хугацаанд багтаах, цаг хугацаа таны зорилгодоо хүрэх тэр ур чадвар. Хэрвээ өрсөлдөгч гэж ярьж байгаа бол та өөрийгөө ялах дээр л ярина. Хүн бүхний гараа өөр байдаг. Хүн бүхэн өөр гэр бүлд төрдөг. Хүн бүхний гараа өөр. Би энгийн гэр бүлээс гаралтай хүн. За гэтэл би өөрийгөө бүх юмд бэлэн гаралтай гэр бүлээстэй гаралтай хүнтэй би өөрийгөө харьцуулах юм бол тэр хүн яг одоо би оюутан болоод төгслөө гэхэд аав ээж нь байр авч өгөөд машин нь авч өгөөд гадаад руу сургуульд явъя л да. Гэтэл тэрийг би өөрөө хийх болно. Тэгвэл би яг ийм хүнтэй өөрийгөө харьцуулах нь зөв үү? Хэрвээ харьцуулах юм бол би сэтгэлээр унаад өөрийгөө голоод бүх юм утгагүй болно шүү дээ. Тийм болохоор өөрийгөө хинтээч битээ харьцуул. Танаас сүулдэж явж байгаа ч хүнтэй битээ харьцуул, танаас төрүүлж алхаж байгаа хүнтэй ч битээ харьцуул, тантай адилхан алхаж байгаа хүнтэй ч битээ харьцуул. Мөн чанарын хувьд шалгуур.